Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн дөрвөлх урлагийн хичээлийн сэдэв хавтгай дүрсээр тоглоом хийх. Хичээлийн зорилго нь хавтгай дүрсүүдийг ашиглан унжилгын тоглоом хийж сурах юм. Хүүхдүүдээ дараах дүрсүүдийг нэрлээрэй. 1-р дүрс, 2-р дүрс, 3-р дүрс, 4-р дүрс. Сайн байна хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ хамтдаа нэрлэцгээе. Дөрвөлжин, гурвалжин, дугуй, 5 хошуу. Бид өмнөх ангиудаа дөрвөлжин, дугуй, гурвалжин гэх мэт төрөл бүрийн хавтгай дүрсүүдийг зурж, бүтээж, загварчилж байсан. Одоо эдгээр хавтгай дүрсүүдийг ашиглан унжилгын тоглоом хийцгээе. Өнөөдрийн хичээлийн хэрэглэгт хүнд өнгийн харандаа, хайж, цавуу, утас, харандаа, дэвтрийн цаас болон өнгийн цаас хэрэглэгдэнэ. Хүүхдүүд та нарт эдгээр зүйлсийг бэлтгэсэн гэдэгт багш нь итгэж байна. Хүүхдүүдээ энэ ямар дүрс байна вэ? Сайн байна. Тэгвэл бүгдээрээ дугуй дүрсээр бөмбөлөг хийж сурцгаая. Нэгт бөмбөлөг хэлбэрийн тоглоом хийхийн тулд эхлээд хэд хэдэн дугуй дүрс хайчилж бэлтгэнэ. Бүгдээрээ дугуй дүрсээ хайчилцгаая. Хоёрт бэлтгэсэн дугуй цаасаа голоор нь нугална. Зураасны дагуу голоор нь тэнцүү нугалаараа хүүхдүүдээ. Сайн байна. Гуравт нугалсан цааснуудаа тал талаар нь нийлүүлж наа. Нугалсан хэсгээр нь хооронд нь бөмбөлөг хэлбэр үүсгэн зургийн дагуу наагаарай. Утсаар гогцоо үүсгэж авчуулаад илүү гарсан утсыг нь загтаад цувс хэлхэн чимэглэнэ. Утасныхаа үзүүрээ загтаараа хүүхдүүдээ. Сайн байна. Бүгдээрээ өнөөдрийн хичээлээр бөмбөлөг хийж сурлаа. Хүүхдүүд та бүгдээрээ хийсэн гэдэгт багш нь итгэлтэй байна. Гэрийн даалгаварт бөмбөлгөөс өөр олон дүрсээр унжилгын тоглоом хийгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.